Заагчтай. Уулж ирсэн. Уулж ирсэн. Тэгээд энэ том хүний танилгүй яах. Тэгээд энэ юун дээр дорн дахна кино урлагийн дээд сургуульд ирж олон шавь нэр бэлтгэжээ. Янз янзын сууртай шавь бид сая бас уулзаас өөр Монголын хүүхдүүд хэл 8 мэдрэмж яваар байна гэж асуусан. Тэгээд би ягаад энэ хүн зүгээр би бас энэ одоо юунд өөрийн тогийн нэвтрүүлэгт орохоос өмнө би бас энэ нэлээд нэвтрүүлгийн тийм сурвалжлага хүлээгээд би бас Жамингой өвөр Монголд байдаг зүйл гэснийг бас нэг хүмүүст мэдүүлэх юм уу гэж. Энд спортын сургагч байна. Эмнэлгийн талын сурагчид байна. Эмнэлгийн талаар сурж байгаа оюутнаар их олон байдаг. Хэл шинжилээд мэрэгжил сурж байгаа зочин профессор байдгийг Монголын. Тэгээд ийм талын ирж зааж байгаа болоод ирж сууж байгаа хүн бэлэм олон байна. Тэгээд энэ дотроос одоо Жамингойгийн тухай яриа гэдэг түрүүн бас ийм улсад хэлж байсан. Ерөнхийдөө зөвөр хошин шогийн тал гэж хэлвэл яах вэ? Өөр Монголын жижиг авчирч би одоо 8 дахь жилийн хошин шогийг бие дээрээ дааж хийлээ. Тийм 8 жил амжилттай талыг харуулсан. Алдцтай тал бас бүрэн бүтэн болоогүй түүхээ бүтээлүүд бас ирж ирсэн зүйл бий. Цагийн алдагдлаас санхүүгийн баяжуулалтын талаас бүтээгүй зүйлүүд байсан. Энэ бол юу ч болсон хийгээд 8 жил болсон болохоор хүмүүст хүрсэн тал бий, хүрээгүй тал бий. Нөгөө нэг талд бол өвөр Монголд өсөе гэж хэлсэн, өсч байсан нэг хэсэг жижигчд бас орон зай өгөөгүй тал бий байх гэж. Энэ тухайд одоо миний найз. Тэр 8 жилийн дотор баг манай өвөр Монголын жижигчд оролцсон нь уулынхаа бодвол нэлээд ариун болсон юм шиг юм. Өнөө жилийн өвөр Монголын жижигчин бол их оролцоогүй. Энэ нэднэ тэрэн дээр нэлээд өвөр Монголын жижигчин бол оролцсон. Гэхдээ өвөр Монголын жижигчин бол харьцангуйгаар өвөр Монголд байгаа урлаг соёлын мөрийг хөөж байгаа залуучууд авч хэлэх бол маш цөөн оролцсон. Яагаад шимж байгаа юм? Энэ хоёрод ариун шиг оролцвол болно шүү дээ. Яагаад цөөн оролцсон юм бэ гэхээр одоо өөрөөр хэлбэл ийм л да. Өвөр Монголд яагаад мэрэгжлийн энэ сургууль цөөн байдгийг? Яагаад хэдхэн ардаас эрхэлсэн хувийн сургуульд эрхэлдэг. Албанд байгаа сургуульд байгаа ийм мэрэгжил жишч ийм сурагч элсдэггүй юм. Тэгэд энэ чиглэлээр төгссөн оюутнуудыг яагаад зоригжуулж энэ нийгэмдэр хоолтой хоногтой амьд явж бүрэн шүүж хөгжүүлж чаддгүй юм. Энэ талаас шалтгаалдаг. Нөгөө талаар Монголоос мөнгө төгрөг зараад янз янзын одоо хүсэл эрмэлзэл бүх юмыг биелүүлээд аваад ирэхэд дандаа том жижигчин байх хэвээр. Тувсан гомбын чаман чулуун байж таарна, Бацаа байж таарна, хошин урлагийн сайн лидерүүд бол судал байж таарна. Ирчээд манай жижиг хүүхдүүдтэй маш 5-7 хоногийн дотор бүрэлдэт дийлэхгүй. Хамтарч өөрөөр хэлбэл одоо бид зөв ингэ явж байгаа. За манай 3 өнөөрөө концерт хий. Тэнгэр ирээд энэ дээр дуулнаа. Зөвшөөртөө. За их дуучин тэнгэр ирлээ. За өвөр Монголын их сургуулийн тэр хэддүгээр ангийн хэддүгээр курсын оюутан цэцгээ дуудаад тэр тэнгэртэй хамт дуулна гэвэл тэнгэр зөвшөөрөхгүй ч магадгүй. Би онцгой чиглэлгүй дандаа оюутантай дуулаад ах шаардлага байна уу гэж магадгүй. Монголд жижигчнэр бол ийм шаардлага байна. Би очиж хинтээ дуулах уу? Хинтээ жижиглэх үү? Чи өөрийнх нь нэр хүнд, өөрийнх нь янз янзын тал байдаг. Энэ бол нэг тал. Нөгөө нэг тал нь бол маусын бэлтгэл одоо олон хэдэн зохион байгуулж байгаа миний тал ч гэсэн бас энэ тэр алдчихтай тал олон бай. Яг л 8 жил болсон юм чинь үнийг хэлбэл нэлээд ариун жижигчд энэ одоо жил дараалал хийж юм ариун манай өвөр Монголд юм нэлээд жижигчдийг боловсруулж байгаад ингээд орсон. Би одоо яг хоёулаа хамтарч байгаа даа штэ. Жамингойгоос энийг бол асууя гэж бодож байгаа. Би одоо энэс одоогоос нь 10 өдрийн манай утсаар их дотны яриа хийсэн. Энэ жилийн хошин шог яаж хийх вэ гэж. Тэгээ манай бас энд урлаг соёл оролдоод бас манай ахмад олон уснаад саналтай. Энэ хас эрдэнэ телевиздээ суучаад телевизийн алдар хүн дээр маш олон хүний гадагшин аюу хийж байна. Өөрөөр хэлбэл энэ жирэм аялалтай хүүхэд хошин шог тоглох хэрэгтэй болж байна. Тэгэхээр энэ бол нэг хэл яриана урлаг. Энэ хэл яриана урлаг гэдэг зүйл бол хүмүүс заавал хэлж хүргэсэн байх хэрэгтэй. Энэ дотор нэг баг ирээд хошин шог тоглох юм аа гэхэд алшаа автаа, ордос ээжтэй, цахар хүүтэй, жирэм өвөөтэй байвал энэ жижиг яах вэ? Бас хүмүүсийн санааг хүрж болно шүү дээ. Тэгэхдээ энэ сонирхол бол урлагийн сонирхомж хүртээд хүрэхээс өмнө зөвхөн ондоо инээд болж хүрэх байх. Би ингэ турч үзсэн. АБЦ шалгоондоо ярина. Тэгээд ингээд нэгэн герт нэг талбайтар болсон үйл явдал ингээд хэдэн хилээр явагдана. Хэдэн нутгийн аялгаар явагдана. Ийм зүйл байна. Нөгөө нэг нь бол одоо
тусгай тайзны жижигчний хүмүүжүүлнэ инээ тэрэ тал гэдэг бол яагаад гэвэл одоо бол би хүмүүс маш олон хүнэд саналдлаа. Тас яагаад Монголоос хүн залаад идэв? Монголын жижигчин байхгүй Монгол амьдэрч чадахгүй юм уу? Чи бол шууд юугаар хий. Би тэр одон телевизийн захиргаанд би бас өөрийнхөө саналаа дэвшүүлсэн ингэмээр байна гэсэн. Тэгээ манай нэлээд захирлын хэд удаа хурлаар өгөхэд бол ингэж хэднүүсийн над хамгийн сүүлийн өгсөн даалгавар нь бол ийм юу юм бэ гэхээр жил цагаан сард нэг л хийж байна. Өдөр инээдтэй үчи хийж өг. Иймийн хувьд хинээ жижиг нь гоё, хинээ жижиг нь сайхан байвал тэр талбайг тэр алтан тайзыг тэр хүнд шагна. Би бас яг л манай чинь бас нэг санхүү мөнгө төгрөгийн төсөв төлөвлөө. Тэгээд өнөө жилд нэг хийдэг ганцхан инээдтэй үчи. Ингээл одоо бол энэ жилээс ихтэй их амьд байна. Одоо сургуулиуд оюутнаар хийж байна. Одоо ингээд аймаг хотууд одоо 7 сарын 28-нд бол Улаанмөчийн найрын өмнө одоо Улаанмөчийн улсуудын хошин шогийн тэмцээг хийх гэж байна. Би түрүү хоёр өдрөөс энэ чимээг оллоо. Чаавшийн хувьд бол үнийхэд бол одоо саяхан хаавшин хэлдэг одоо хэл ярианы хувьд бол халахад бол тийм одоо учрууд байна шүү дээ. Хаавш бол чаавш л энэ дээрээ одоо тэр сургуульд багшилж яхахын үест тэр сурагч нар бол одоо нутаг газрын сурагч нар байна. Хэл дээр ярина л да тийм. Тэгвэл бол манай ч голцоо юуны хүүхдүүд, ланчины хүүхдүүд, сахар хүүхдүүд тийм. Тэгвэл чинь баримжаа илгууны асуудал байхгүй. За хэдэн сүнэд байна, авууг байна. Тэднэрийг бол цаад хэдэн уусгач амжиж байгаа. Тийм. А 100 орны хүүхэд бол жижиг ангид бол бараг байхгүйсэн. Өнгөрсөн жилээс хэдэн хүүхэд орж ирсэн. Орцсын 2 хүүгээ. Гэхдээ тэд нар бол орцынхан миний бодлоор бол ингэ хараад хаад орцынхан хэлний бэрхшээл ихтэй ч үлээ гэсэн айхтар хөдөлмөрч тийм их шазрын зүтгэлтэй хүүхдээ манай сургууль төгсчод одоо энэ их сургуульд орох гээд байж байгаа нэг ертөнц гэж хүүвэ. Тэр бол 13 таа багтаа ирсэн. Одоо нэг нэвтрүүлгээр нэг шүлэг уншсан да. Тийм тэгээд жоох нэг тийм орд саялгуу байх шиг байна гэхдээ айгүй ерөөсөө мэддэхгүй байна гэдэг ч байсан. Тийм. Гэтэ миний бодлоор бол ш тийм ээ. Та нарын энэ хэлний асуудал гэдэг чинь цаана шал өөр юм яваад байгаа шиг байдаг юм. Юу вэ? Мэдхгүй. Нутгийнхны хооронд тийм одоо нэг тийм тэмцэл ч юм уу юу ч нэг тийм сони юм яваад байгаа шүү. Энэ бол хэлний асуудал биш байх гэж явдаг. Тийм болохтой зэрэг би бас тэр дэндүү хичнээн өөр Монгол сэтгэлтэй байлаа ч гэсэн би ч одоо гадны хүн болохоор энэ одоо энэ хойноос ирээд хот миний хотон дээрээ хус миний гэж энэ тэгэж бас хамаагүй нэр юмруу орж болохгүй гэх юм болов уу гэж боддог юм байна. Тий. Нэг хоёрдугаарт юу шүү. Тэгвэр өвөр Монголын тэр урлагийн өнөөгийн тоглолтын байж байгаа байдлыг харах юм бол ерөөсөө өвөр Монголын тайзны жижиг амьдрал гэж ерөөсөө байхгүй гэж боддог. Уучлаарай. Өвөр Монголын урлаг бол ерөөсөө цагаан сарын шинийн үдшилгийн бичлэгийн төлөө амьдарч байдаг. Тий. Тэгэл цагаан сар дууслаа. Ихэнх сүрхий бол нэг цагаан сар дуусангууд дараачихын цагаан сард шууд бэлтгэж эхэлнэ. Үгүй дараагийн цагаан сар нэлийн төгтөлтэйгээд ерөөсөө бүх тайз хоосон. Энэ бол аимшигтай шүү дээ. Өвөр Монголын монгол хэлний телевиз нэвтрүүлгийн бие даасан зах зээлчсэн анхны залыг нээж байгаа самбарын сонин дэлгэцийн үгэн үнэн өрсчин олон байх болтугай. Алтын шар зам үзийтэй байх болтугай. Самбарын сониныг эрхэж явуулж байгаа тав хүмүүнийг ядартай айлж байгаа юм шүү. Та нартай ажлын их өндөр амьдрал төсөж байна. Сахал тайлын санааныг айлын хүний амьд гэж ярьдаг. Тэгээд тийм болохоор зэрэг 10 монголч 10 монгол